Жод хүнтэйгээ эзний өдрийн мэндийг хүргье гэж мэдчихлээ. За хамтдаа түүнд алдар магтаалыг, хүндлэлийг хамтдаа өргөж байгаадаа баяртай байна. Амен. За тэгээ эзний үг рүү орохын өмнө бүгдээрээ хамтдаа залбирая. Тэгээд түүний үг рүү орцгоё. Биднийг хайрлсан, биднийг бүтээсэн, биднийг өөрлөгөө дуудсан, биднийг сонгож өөрийнхөө хаанчлалд үнэхээр оруулахар дуудсан. Эзэн танд алдар магтаалыг өргөж байна. Өнөөдөр ч гэсэн таны оршихуй, таны сүнс, таны үг бидний дунд байж биднийг удирдах, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрийнхөө үнэхээр зүрх сэтгэлийн гүнээс гарах тэдгээр үгсийг та бидэнд мэдүүлж өгөөч хэмээн залбирanгуйж байна. Бид зүрх сэтгэлээ таны өмнө нээлттэй байлгахыг хүсэж байна. Биднийг сатааруулах, аливаа бүхнийг үнэхээр эсэргүүцэж байна. Харин бид тантай нөхөрсөн, таны үнэхээр хөлд суугаад таны үгийг сонсох мэт, майр мэт бид суухыг хүсэж байна. Эзэн минь та бидэнд тусалж өгөөрэй. Есүс эзний нэрээр залбирч байна. Үгийг дамжуулах миний дээр таны сүнс байх болтугай. Үнэхээр ойлголт, миний үнэхээр бэлдсэн зүйлсээс илүү эзэн та ажиллах болтугай гэдгийн төлөө залбирч байна. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн талархлыг өргөе. Тэгээд бас танаас нэг зүйл хүсэхэд утасны дууга үнэхээр хааж байгаарэ гэж үнэхээр чимээгүү дээр нь тавьдаг ч юм уу. Хэрвээ та хааж мэдэхгүй бол хажуудах хүнээрээ хаагаад өгөөч ээ, туслаад өгөөч ээ гэд асуух юм бол туслаад өгөх баха. Амен. Тэгээ бид нар бас заримдаа мэдээгүй явж идэг те. Тэгээд та бол хаагаагүй байгаагаараа гим үлдэж байгаа хэрэг бол биш. Гэхдээ та бас тэгээ эзний өмнө хүндэтгэлтэй ирэх бас нэг арга зам нь бас практик арга зам байгаа шүү гэж танд урамшуулан хэлхийг хүсэж байна. Амен. За тэгээд өнөөдөр хамтдаа үргэлжлүүлээд бид энэ сар ямар үгнээс хуваалцж байгаа вэ? Мөнгө ба эд баялгаа гэж. Тэгэхээр өмнөх хоёр сургаал дээр бид ер нь мөнгөний талаар бидний ойлголт ямар байдığım бэ? Буруу зөв ойлголтууд ямар зөв ойлголтууд байдığım бэ? Эрээс нь бид эд баялагын талаар одоо баримтлах бидний итгэгч хүмүүсийн хувьд зөв үнэлэмж нь юу байх юм бэ? Зөв хандлага нь юу байх юм бэ гэдэг талаар суралцсан байгаа тийм үү? Амен. Тэгээ өмнөх хоёр үг хуваалцсан хүмүүстэй бас талархъя. Тэгээ үргэлжлүүлээд бид Матай 6 дугаар бүлгээс өнөөдөр эзний үгийг хуваалцах болно. Тэгээ өнөөдрийн сэдэв бол мөнгө ба эд баялаг. За энэ дотроо саруул нүд гэсэн байна. Тэгээ бидний амьдралд бол үнэхээр мөнгө өдөр болгон бид нар мөнгөтэй холбоотой ерөн шийдвэр гаргадаг байх тийм үү? Ер нь амьдралдаа ер нь мөнгө санхүү эд баялагтай холбоогүй ер нь тийм өдөр байдгүй. Ер нь байхгүй бах тийм ээ? Эд баялаг бид нар энэ материаллык ертөнцид амьдарч байгаа л тохиолдолд материаллык зүйлтэй харилцаж байгаа л тохиолдолд бид нар одоо эд зүйлс идэж уухаас ахуулаад бидний хэрэгцээ байнга л явагдаж байгаа. Тэгэхээр мөн адилхан Библиэлд мөнгөний тухай магадгүй хамгийн их яригдсан сэдв бол мөнгөний тухай байгаа. Тэгээд сургаалт зөвлөлийн 3-2 нь мөнгөтэй холбоотой. За тэгээд цаашлаа харуулах юм маш олон зүйлийг бид нэр мөнгөтэй холбоотой, эд баялагтай холбоотойгоор Бурхны үгээс Библиэс сурж болно. Тэгэхээр яг үнэндээ мөнгөний талаар эд баялагын тухай хуваалцах гэхээр хитрхи их байгаа учраас нөгөө талаар түүхтэй байгаа. За яг энэ сэдвийг л аваад ингэчих юм бол болох гэхээсээ илүү бид нар хитрхи их учраас энэ магадгүй 4-7 хоног яриад ч цаашаа зөндөө их зүйл байгаа. Гэхдээ бид хамгийн чухал зүйлсийг одоо хамтдаа хуваалцаж энэ сургаалаар хамтдаа хуваалцах нь бидний хувьд одоо чухал байгаамаа. За тэгвэл эзний үгийг уншия. 19-р ишлэлээс уншина. 19-с 21-ийг өнгөрсөн 7 хоногт төрөө пастор маань бидэнд хуваалцсан. Гэтэ энэ зүйлийг бүгдээрээ
бас хамтдаад өнөөдөр харах нэ. За 19-с би уншия. Газар дээр өөрсдөө эд баялаг бүүхраа. Тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгдэг, хулгайч эвдэж ороод хулгайлдаг ажээ. Харин өөрсдөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Эд баялагч нь хаан мэн зүрх сэтгэл чинь бас тэнд байх болноо. Нүд бол биеийн дэнлүү мөө. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болноо. Хэрв доторх гэрэл чинь харанхуй байхаваас тэрхүү харанхуй ямар их вэ? Хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгнээс нь зуурч нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан эд баялаг хорог хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэсэн байна. Амен. За тэгэхээр өнөөдрийн сургаалын сэдвээс харуул нүд гэж би хаалцсан. Тэгэхээр энд бид нэр уулан дээрх сургаалын энэ хэсэг дээр дандаа мөнгө санхүүтэй холбоотой, эд баялагтай холбоотой тэр сэдвүүд гарч байгаа. Тэгэхээр тэр дунд яагаад ч юм голд нь хоёр ишил нүдний тухай яригдсан байна. Тэгэхээр та гайхаж байна уу? Яхаараа нүд гинт гараад ирвэ гэж тийм ээ. Нүд ямар холбоотой болоод гараад ирвэ гэж. Тэгвэл ямар ч байсан хоёр бүгдээрээ өнгөрсөн сургаал дээр төрөө пастор нэлээд өмнөх 19-с 21-р ишлэлийг нэлээд дэлгэрэнгүй явсан. Гэтэ би энэ удаа ч гэсэн товчхон иргэд сэргээх байдлаар бас харъя. Тэгээд нүдний ард хоёр эзний тухай бас хэсэг байна, тийм ээ. Тэгээд энэ хэсгийг явсныхаа дараагаар нүд рүүгээ орноо бүгдээрээ. За хажууд хүнийхээ нүдийг нэг харчихв. Ямар нүд вэ? Саруул нүд вэ үү? Ямар нүд вэ? За. Том жижиг нүднүүд байна уу те? Том байхаараа саруул нүд нь болчихж байна уу? Том байхаараа ёрын муураа ороод байна уу? Гэт бас гайхчихж магадгүй те. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног туулсан тэр зүйл рүүгээ эргээд шууд орчие. 19-с 21-р ишлэлдэр энд хоёр баялагын тухай яригдсан, эд баялагын тухай тийм ээ. Хоёр эд баялаг. Нэг нь хаана байгаа гэсэн бэ? Газар дахь эд баялаг. Нөгөөх нь тэнгэрт эд баялагын тухай. Эд баялагын тухай бид хаалцсан. Тэгэхээр бид нар Библийн өөр одоо хэсэг дээр Матай номон дээр ч Лук номон дээр ч гарч байгаа нэг сургаалт зөвлөлийг харж болно. Тэр сургаалт зөвлөл дээр эзэн нь хол явахдаа, алс холын аянд явахдаа зарц нартаа мөнгө өгөөд үлдээгээд тэгээд ядгүй эргэж буцаж ирэхдээ тооцоо ярилцдаг. Тийм сургаалт зөвлөл яригддаг тийм үү. Тэгэхээр энэ эргээд тооцоо бодоод ярихдаа ядгүй гэхээр та нар дүгнэж хэлэхдээ та нар газрын эд баялаг одоо шудраг бус эд баялагтай яаж харилцаж байгаа чинь эргээд Тэнгэрлэг эд баялагийг хариуцуулж өгөх тэр үндэс болдгоо гэдэг тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тэнгэр дэх эд баялаг, газар дэх эд баялаг гэдээ ерөөсө тусдаа байгаад би зөвхөн энэ надад чухал юм байна. Газар дэх эд баялаг бол ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч тийм үү бодол санаагүй бид нар энийг ерөөсө баг бузар муу гэж бодох ёстой байна гэж ойлгох ёсгүй баг тийм. Энэ талаар бид нар хамтдаа бас суралцсан, өмнө суралцсан. Тэгээ би дахин танд сануулж байгаа гэсэн. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа одоо мөнгө төгрөг эд баялагтай харилцаж байгаа яаж харилцаж байгаа гэдэг зүйлс маань эргээд илүү тэнгэр дэх эд баялагийг хариуцуулахад бурхан бидэнд тавьж байгаа шалгуур болдог гэсэн. Шалгуур. Бид нар мөнгө бол тэгэхээр яах вэ гэхээр шалгуурын тодорхой шалгуур гэдэг зүйлийг эд баялаг бол биднийг шалгадаг шалгуур юм байна гэж ойлгох хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар дотроо ямар байна, хэн бэ гэдгийг харуулдаг тэр зүйл. Бидний дотор юу байна? Мөнгө эд баялаг бид тэр зүйлийг илүү томруулж харуулдаг. Томруулдаг шиш шиг, тийм ээ. Тийм учраас эд баялагийг өгөөд үзэх юм бол тухайн хүн яаж өөрчлөгдөх вэ? Ямар болох вэ? Жинхэнэ дүр төрх нь гарч ирдэг. Америкт ч юм уу олон газар нөгөө юм томоохон хэмжээтэй юм суглаанууд явагддаг тийм ээ. Тэгээ суглаа явагдаа тэр суглааг одоо авсны дараа
эргээд судалгаа явуулахаар ихэнх нь амьдрал нь сүрдсэн байдаг тэр хүмүүс. Яагаад гэвэл тэр хүмүүсийн дотор байсан тэр асуудал байгаа бол тэр асуудлыг илүү том болгоод авчиж байгаа. Тийм учраас тэнд гэр бүлүүд салж гин мөнгөний төлөө үнэхээр тийм зүйл. Энд Монголд ч гэсэн тийм зүйл болсон байна. Хамт ажилладаг хүний маань ангийнх нь хүүхдүүд багшигаа баярлуулах гад мөнгө цуглуулад тэгсэн чинь нөгөө тэнд дадлагаар багшилж ирсэн нэг багш нь мөнгөний цуглуулад торт аваад бэлэг аваад тэгээд нөгөө багш нь өгсөн баг. Тэгээд өгөхөөр нөгөө юм авахаар юу баримт гардаг шүү дээ. Баримт. Баримтын нөгөө дадлагын багш нь уушуулсан баг. Тэгсэн чинь нөгөө дадлагын багш нь уушуулсан чинь 100 сая төгрөгийн хонжурт автсан баг. Тэгээ яасан тэр дадлагын багш нь эргээд нөгөө хин нэгэн хүүхдэнд нь хэлчих. Тэгсэн чинь юу болсон бэ? Баахан эзэмшигч туваалцах ёстой хүмүүс гарч ирсэн. Тэгээд тэргээд бараагүй яасан бэ гэхээр тэнд шүүх хурал болсон. Шүүх төгсөн байна. Тэгээ шүүх аль талд гарсан гэж бодож байна. Хүүхдүүдийн талд гарсан. Хуваалцах ёстой. Тэгээд тэр хүүхдүүд нь сонирхолтой. Тэгээ нөгөө дадлагын багш чинь тэр хооронд нөгөө мөнгөө өрцөн энд хүмүүст өгөөд те яа ч өр ширч байсан байгаа байж л таараа. Тэгээ яасан мэн нөгөө хүн чинь эргээд нөгөө бүр өрөнд орсон, асуудалд орсон. Тэгэхээр мөнгө эд баялаг болвол яах вэ? Дандаа сайхан зүйл рүү биднийг хөтөлдөг. Бидний дотор асуудал байгаа бол тэр зүйлийг илүү томруулж харуулж байгаа. Дараагийн хэсэг рүү ороор юугаа шилжүүлээрэй минь дөө. Юу ч харагдахгүй яваад байна. Тий, за эд баялагын тухай, газар дээр хэд баялагын тухай, тэнгэрт хэд баялагын тухай бид бас хуваалц тэ. Тэнгэрт хэд баялаг. Тэгээ тэнгэрт хэд баялагын төлөө баялаг хураагаарай гэсэн. Тэгээд яаж хураах тухай суралцсан баг тэ. Хураас одоо хурааж эхэлсэн үү манайхаа? За тэгэхээр өөрөөр хэлбэл эд баялаг таны эд баялаг хаана байна? Тэнд таны зүрх сэтгэл чи явж идэм аа гэж хэлсэн. Таны эд баялаг хаана байгаа вэ? Би гэрээ төгжлөө яалаа гэж бодогдож байна уу? Эсвэл за гадаа тэнд машин тавьдсан шүрэг яаж яах вэ дээ гэж бодогдож байна уу? Эсвэл би за ингээд бодож явахдаа за миний нөгөө зээл чинь нэхэгдэх цаг болж байна уу юу лээ гэл тэ. Ийм зүйлс танд бодогдож байна уу? Тэгэхээр бидний зүрх сэтгэл тэр эд баялаг хаана байна? Тэр зүйлийнхээ төлөө бидний зүрх сэтгэл цохилж идэг. Цаг хугацаа явж идэг, бид нэр хөдөлмөрлж идэг. Энэ зүйлийн талаар хаваалцсан. За тэгвэл дараагийн 2 дахь хэсэг рүү 3 дахь хэсэг рүүгээ оръё. 3 дахь хэсэг дээр нь юу вэ гэхээр хоёр эзний тухай яригдсан. Эзэн гэдэг зүйл яригдсан, тийм ээ. Тэгэхээр энэ яригдж байгаа эзэн болвол би дахиад уншия. Хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй гэж хэлсэн. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөд нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурш нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. Тэгэхээр энд яригдж байгаа эзэн гэж яригдж байгаа зүйл нь юу вэ гэхээр эзэн боол, эзэн зарцын харилцаатай тэр зүйлийн тухай ярьж байгаа. Эзэн Есүс тухайн үед байсан тийм үү? Боол одоо эзэн гэдэг тэр амьдралд нь байсан зүйлсийг аваад жишээ болгож ярьж байна гэсэн. Тэр хинч хоёр эзэнд үйлчлж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар өөрөө тэр зарцын одоо байр суурин дээр байна гэсэн үг. Нэг бол бурханд үйлчлэн, нэг бол яасан бэ? Эд баялагт үйлчлэх юм а гэж. Өөрөөр хэлбэл биднийг эд баялаг яадаг өмчлөөд авчдаг гэсэн үг шүү дээ. Тийм үү? Эсвэл эзэн Есүс чи минийх гэсэн чи нөгөө талаас эд баялаг яасан бэ? Чи минийх штэ гэд. Ингээд өмчлөхийн төлөө явж. Өөрөөр хэлбэл тэнд бараг бурхантай өрсөлдөх хэмжээнд хүртэл эд баялаг гарч ирэх боломжтой гэсэн. Эзэн Есүс та нар сатанаас болгоомжлоороо. Нэг бол сатаныг, нэг бол намайг шүтнэ гэж хэлээгүй. Өөрөөр хэлбэл эд баялаг тийм өндөр хэмжээнд хүртэл хүмүүсийн зүрх сэтгэлийг тийм үү эзэмших
хэмжээнд хүртэл аваачих тэр боломжтой зүйлийн тухай ярьж байгаа. Эд баялаг дотор мэдээж мөнгө төгрөг орж болно, эрх мэдэл орж болно. Бид нар өнөөдөр ерөнхий сайд их хурлын даргагүй болж байгаа 7 хоног юм шүү дээ. Тийм ээ. Эд баялаг эрх мэдлийн төлөө ямар амар тэмцэл явж байгааг харж байгаа үстэй тийм ээ. Бид хэд. Энэ зүйлийн төлөө юугаач өгөхөд буцахгүй ямар ч гэмт хэрэг хийхэд хэнийг ч золионд гаргаад яахан ч мэдэх тэр хэмжээнд хүртэл хүн очих боломжтой. Тэгээ бидний энд сууж байгаа хэдиж арай эзэнд итгэдэг хүмүүс арай өөр байх. Гэхдээ л хүний гэмт чанар ямар вэ? Энд хүртэл улаарах би өөрөө ч мэдэхгүй тийм ээ. Тэнд очисон байх боломжтой байна. Би зөв зүйл хийж байна гэдэг. 10 хуулийн сүүлийн тушаал нь юу гэдэг вэ? Бүү шунхаар гэсэн байдаг тийм үү? Шунхаар. Тэгэхээр бид нар энд яригдж байгаа тэр шунал өөрөөр хэлбэл дахиад Тимот ном дээр яригдсан та нар мөнгийг хайрлах хайраас тийм үү? Зүгтаагаараа болгоомжлоорой гэсэн тийм ээ. Яг энэ зүйлс бүгдээрээ дахин давтагдж байгаа. Тэгэхээр эд баялаг биднэрт ирэхдээ өмчлөж авахдаа би чамд амар тайвныг өгөө гэж хэлдэг гэсэн үг. Чи санаа зовох шаардлагагүй. Чи мөнгөтэй болчих юм бол чи юу ч хийж болно шүү дээ гэж амлалтыг өгдөг гэсэн эд баялаг. Чи аюулгүй байх болноо. Дор хахад эмнэлэгт үзүүлэхэд чамд мөнгөтэй байх болно шүү дээ. Чи мөнгөтэй болчих юм бол юунд санаа зовох шаардлагагүй шүү дээ гэдэг. Энэ амлалтыг бидний амьдралд өгж идэг гэсэн тодорхой хэмжээнд. Чи надад найдаж болноо гэж хэлдэг гэсэн. Эд баялагтай болчих юм бол би чи амьдралынхаа эзэн болчихноо гэж хаана гэсэн. Чи эрхчлөөнд хүрнэ гэж амладаг гэсэн. Тань л сонсогдож байна уу? Тиймд ер нь энэ амлалтыг өгдөг учраас Бурхантай энэ зэрэгцээд бид нар хүлээн авах боломжтой болж байгаа гэсэн үг. Бурхан хэлдэг би чамд амар тайван энэ ертөнцийн өгч чадахгүй амар тайвныг би өгөх болно. Тийм үү? Би чамд мөнхийн амийг өгөх болно гэдэг юм. Харин хэдий бид нар мөнгө жигсэн энтэй төстэй тэр амлалтуудыг бидний амьдралд өгдөг учраас. Тэгээ бид нар яадаг вэ? Тэр мөнгийг эзэмшчихээрээ би амьдралыгаа удирдах, би ирээдүйн талаар тодорхойгүй байдлуудыг бид нар тавж гарах боломжтой болно гэж боддог баг. Тодорхойгүй зүйлсүүдийг. Би айх аюулгүй болчихно гэж боддог. Тийм учраас нөгөө нэг Бабилийн цамхгийг өрдөг тэр түүхийг та санаж байна уу? Хуучин гэрээнд. Бид нар өөрөө бурхан болно гэдэг тийм үү? Бид нар өөрөө бурханы энд хүрэх ёстой. Бид нар өөрсдөө тэнгэрт хүрэх одоо тэр зүйлийг бид нар барина гэдээ явж байгаа шүү дээ. Яг энтэй адилхан мөнгөний хараас явахаараа бид нар яадаг вэ? Би мөнгөтэй болцохороо би өөрийн хүссэн зүйлээ аавна. Би өөрийн үнэхээр бидэнд харагдаад байгаа дотор нуугдаад байгаа тэр зүйлийг хийх боломжтой болж эхэлж байгаа гэсэн. Тийм учраас олон хүмүүс яг уу гинт баяжгаараа тэр амьдрал нь сүрч байгаагийн тэр онцлог нь тэр. Яг нөгөө Бабилийн цамхаг шиг тийм үү? Тэгэхээр нэг бол эзэнд бид үйлчлэх юм байна. Үгүй бол бид нөгөө мөнгөнд үйлчлээд эргээд тэр мөнгийг би өөрөө зарцуулаад би мөнгийг одоо мөнгөний эзэн болноо. Би одоо эрх мэдэлтэй болноо гэж харж байгаа хэдий ч гэсэн эргээд эд хөрөнгөний эд нөгөө баялагийнхаа боолн болцсон явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм зүйлийг хоёр эзний тухай хэлж байгаа ярьж байгаа тэр зүйлсээс авч бол. За одоо бүгдээрээ нөгөө гол сэдврээр авах гэж байна. Хажууд хүндээ гол сэдврүүгээ орё гэж хэлэв. Зэ. Нөгөө нүдийн дахиад нэг хардаа ямар байна? За. За дахиад нүдийн хэсгийг бүгдээрээ уншъя. Нүд бол биеийн дэнлүү мөө. Нүд чинь сарвал аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болноо. Хэрв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ гэсэн. Тэгэхээр нэгдүгээр тэнд нүд бол биеийн дэнлүү мөн гэсэн байна.
Библиэлд бидний одоо махан биеийн эрхтнүүд, эд эрхтнүүдийн талаар их зөвлөлүүлж ярьж байгаа тийм үү? Бид нар өмнөхөн хэсэгтэр нь та нарын зүрх сэтгэл чинь ингээд зүрхтэй холбоотой ярьж байна. Мэдчлэн бидний амны тухай ярьж байгаа тийм үү? Бидний бас одоо зүрхний тухай маш их яригдж байгаа. Тэгээ энэ дээр бид нар нүдний тухай яригдсан. Нүд бол биеийн дэнлүү юм а гэсэн. Нүд өөрөөсөө гэрэл гаргаад юмыг гэрэлтүүлдэг биш л дээ, тийм ээ. Гэхдээ бидний бүхэл бие маань гэрлүү орох тэр гэрэлтэй байх уу, харанхуй байх уу гэдгийг шийдэж байгаа зүйлийн тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо гаднах ертөнцийг хараад эсвэл сүнслэг зүйлсийг ч гэсэн харах тэр бидний үзэл баримтлалыг бий болгож байгаа тэр зүйлийг нүдээр төлөөлүүлж ярьж байгаа. Та орчлон ертөнцийг юу гэж харж байна? Тэр зүйлээр чинь таны амьдрал тодорхойлогдож байгаа. Таны бүх бие чинь тэгж хөдөлж байгаа. Тэр зүйлийн тухай ярьж байгаа. Тийм учраас нүд бол биеийн дэнлүү юм а гэсэн. Тэгээд энэ дээр хоёр нүдний тухай яригдж байгаа. Хоёр нүдний тухай. Эхлээд нөгөө ёрийн муугаас нь эхэлчихье. Ёрийн муугаас. Ёрийн муу нүд чинь ёрийн муу байх аваас бүх бүтэн бие чинь харанхуй болно. Тэгээ хэрвээ доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй ямар их вэ гэж халгалж байгаа. Тийм ээ? Ямар их харанхуй байх юм бэ? Ёрийн муу байх юм бол гэж. Тэгвэл энэ ёрийн муу нүд гэж чухам юуны тухай ярьж байна вэ гэдгийг харахын тулд бүгдээрээ Матай намын 20 дугаар бүлэг дээр очицгоё. Матай намын 20 дугаар бүлэг дээр. Матай намын 20 дугаар бүлэг дээр талбайд ажиллагсад гээд 21-ээс 15 хүртэл нэг сургаалт зөвлөлийг Есүс эзэн хэлж байгаа. Юу гэж эхлэхдээ Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайд ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адилхан юм а гэж. Тэгээд өдрийн 1 динараар ажилчдтайгаа тохиролцоод усан үзмийн талбайдаа тэр ажилчдыг ажилуулахаар илгээдэг тийм ээ. Тэгээд тэр усан үзмийн талбай дээр ажиллаж агаад нэлээд ажиллаа дуусах төгссөн чинь нэг хүн ирээд дахиад ажилд авчдаг тэр газрын эзэн маань ажилуулахаар. Тэгээ бүх зүйл ажиллаа дууссаны дараа яадаг вэ гэхээр бүх хүнд яг адилхан 1 динар өгчдөг. 1 динар өгдөг. Тэгсэн чинь яасан бэ? Гомдол гарч байгаа. Нөгөө нэг яасан вэ? Баримт уншуулсантай адилхан л юм болж байгаа гэсэн. Яагаад энэ хүмүүс цагийн өмнө ирээд ингэж ажиллаж би өдөржингөө ажиллаад яг хөлсөө гараа усарч яхад яагаад адилхан цалин өгч байгаа юм? Эхэндээ бол тэр хүмүүс 1 динар ажилд орчие гэж орж байгаа шүү дээ өглөөнөөс. Тохирсныхаа дагуу тэнд мөнгө өгж байгаа. Тэрийг авсан хэрнээ энд нэг хүн илүү баг хөдөлмөрлөөд их зүйл одоо адилхан нэг зүйлийг автсан чи яаж байгаа? Тэнд гомдол, атаархал, шунал тэр зүйл харагдаж байна гэсэн. Үний дотроос. Харин энэ үед нөгөө эзэн нь яадаг вэ? Ажилласан тэр эзэн юу гэж хэлдэг вэ гэхээр 15 дугаар ишлэлээр хэлж байгаа. Өөрийнхөө юмыг хүснээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь чинь болж нүд чинь хорсвоо гэсэн. Энд хэлж байгаа нүд чинь хорсвоо гэдэг үг юун хэлэн дээрээ грек хэлэн дээрээ саяны бидний харсан ёрийн муу нүд гэдэгтэй яг адилхан үг байна. Өөрөөр хэлэх юм бол та ойлгож байна. Ёрийн муу нүд нь ямар нүд байх нь вэ? Атаархдаг нүд байх нь тэр ёрийн муу нүд нь газрын эд баялаг дээр төвлөрсөн нүд байх нь. Тэр ёрийн муу нүд нь мөнгийг өөрийнхөө эзнэ гэж хардаг тэр нүд байх. Амен. Амен гэсэн ч дуурахгүй. Маш сайн бэлтгэгдсэн байна. Тэгэхээр яах вэ гэхээр энэ ийм байх юм бол та нарын дотор тийм үү? Өөрөөр хэлбэл харанхуй байна. Өөрөөр хэлбэл та нар сохорсон байна гэдгийг эзэн хэлж байгаа. Бид нар тэнгэрлэг зүйлсийг харах нүдгүй болсон байна. Өөрөөр хэлбэл эзнийг ч харах тэнд нүд алга. Эзний нөгөө нэг өгөөмөр өөртөө чинь тэр сайныг хөдөлмөрлөөд шудраг төлбөр шагналыг нь өгж байгаа, тэр ажлыг нь хөссийг нь өгж байгаа хүндээ ч талархах сэтгэл энд байхгүй болчих.
тэр нэгэн амьдрал нь харанхуй байна гэдгийг хэлж байгаа. Бүх бие нь харанхуй байна. За буцаад очие. Тэгэхээр ёрын муунууд нь бидний өмнө хэлдэг газар дах хэд баялаг дээр л төвлөрсөн тийм үү? Тэнгэр дах хэд баялаг, газар дах хэд баялагын тухай ярьсан шүү дээ. Газрын хэд баялагийг л хэд баялаг гэж үздэг. Нөгөө талдаа мөнгийг л яг өөрийнхөө эзнээ болгосон тэр нэгний нүд бол ёрын нүд байна. Тэгвэл дараагийн хэсэг рүү оръё. Саруул нүдний тухай яригдж байгаа тийм ээ. Саруул нүдгээ хэлэхгүй. Саруул нүд. За саруул нүдийг харахын тулд дахиад нэг өөр хэсэг дээр очие. Бүгдээрээ сургаалт үгс номын 22 дугаар бүлэг дээр очие. Сургаалт үгс номын 22 дугаар бүлгийн 9 дээр инхүү хэлсэн байна. Өгөөмөр хүн өрөөгддөг нь үгээгүйчүүлд хоолноосоо өгдгийх юм аа гэсэн. Намайг дагаа хэлэхгүй юу? Өгөөмөр хүн өрөөгддөг нь үгээгүйчүүлд хоолноосоо өгдгийх. Амен. Тэгэхээр энд хэлэгдсэн өгөөмөр гэдэг үг нь бас еврей хэлээр бичигдсэн шүү дээ. Сургаалт үгс ном. Энэ нөгөө еврей хэлц үгэн дээр энэ өгөөмөр гэдэг үг цаанаа сайн нүд гэдэг үг баг. Сайн нүд. Эрүүл нүд. Бидний уншсан саруул нүд гэдэг үгтэй яг адилхан. Тэгэхээр манай төрөө пастор энэ олон хэлнүүдийг сурж байгаа шүү. Дараа нь асууя гэвэл төрөө пастораас манайхаа асуугаарай. Еврей грек хэлнүүдийг магистрийн ангид Библийн сургуулийн сурж байгаа. Тэгэхээр толгой тохиолдол тэгэхээр зөв л хэлсэн юм шиг байна би. Тэгэхээр яасан бэ гэхээр өгөөмөр хүн өрөөгддөг нь үгээгүйчүүлд хоолноосоо өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл энд гарч байгаа саруул нүд нь ямар нүд байх нь вэ? Өгөөмөр нүд. Таны нүд хэр өгөөмөр нүд вэ? Хажууд хүнийхээ нүдийг нэг харах уу? Дахиад нэг харах уу? Өгөөмөр нүд харагдаж байна уу? Саруул нүд. Арай л тэгж харагдахгүй байгаад байна уу? За. Тэгэхээр өгөөмөр нүд, саруул нүд буюу өгөөмөр нүд яадаг вэ гэхээр өгөөмөр нүд бол Бурхны өгөөмөр гэдгийг хардаг нэгдүгээрт ойлгодог нүд баг. Амен. Бурхан бол өгөөмөр. Надад одоо нөгөө ажилчдын нөгөө сургаалт зөвлөлөөг ээгээ саная л да. Ёрын муунууд яасан бэ? Тэр харамч нүд байсан, тэр атаархдаг нүд байсан, тэр шуналтай нүд байсан. Харин нөгөө талдаа яасан бэ? Өгөөмөр нүд нь баярлалаа гэж хэлдэг нүд гэсэн үг. Нөгөө эзэн та ямар өгөөмөр эзэн юм бэ гэж хардаг тэр нүд гэсэн үг. Тэр тэнгэр дэх баялагын төлөө хараагаа чиглүүлдэг тэр нүдийг өгөөмөр нүд гэж хэлж байна гэсэн үг. Хоёр эзний үнэхээр эзэн бол Бурхан бол миний эзэн юм аа. Эд баялаг бол би эд баялагийг аваад Бурханд үйлчлэнэ гэж хэлдэг нүд гэсэн үг. Бурханд үйлчлүүлэх ёстой гэж хардаг тэр нүд гэсэн үг. Өөрөөр хэлбэл эзнийг аваад мөнгөнд үйлчлэе гэж хэлдэг гэсэн үг. Амен. Тэгэхээр өчигдөрхөн их нартайгаа ярилцж байсан нэг хүний тухай ярилцж байсан. Итгэгч гээд явдаг нэг хүний тухай ярилцж байсан. Харамсалтай. Тэгээд ажлынхан газрынхан нэг хүн дахиад би нэг хов ярьж байгаа юм шиг юм яриад шүү. Ажлын газрынхан нэг хүн тэр хүний тухай ярьж ийн гинэ. Тэ маш анхааралтай сонсч байна гинэ. Тэгсэн тэр хүний тухай тэр ингээд юм авчих гал байдаг гэд ярьдаг гинэ. Тэг ингээд үйлчлэл байд хамт үйлчлэл хийхээр юм аваад цаашаа ингээл илүү ингээл нэг яадаг ч юм ямар ч байсан нэг тийм зүйл яригдсан.
Тэгээ тэрийг сонсоод ингээд сэтгэл өвдөж байгаа. Тэгээ тэрийг манай хүн тайлбарлаж хэлсэн байлээ л дээ. Нөгөөндөө. Тэгээ тэрийг нэг хэлээд явах. Ямар тач бид нар яах вэ гэхээр тийм байх юм биш үстэй гэж. Бидний дотор нэг илүүг аваад кармалчих юмсан тийм ээ. Цаашаа хийчих юмсан нөгөө Юдасын тухай бас яригдсан шүү дээ. Дансны аргаар мөнгө идэнэ гэдэг шиг тий. Цэвэрхээ ингээд идээд яваад байдаг. Хинч хараагүй штэ. Хинч мэдэхгүй штэ. Ийм байдал руу орцсон бид нар явж байгаа юм биш үстэй гэж. Тийм бол ямар харамсалтай вэ? Тэгэхээр эзэн нөгөө талаар эзнийг бид нар эргээд харах юм бол эзнийг үнэхээр бурхныг үнэхээр эзнээ болгосон тэр хүмүүс ёрын мөнүүдтэй байх боломжгүй гэж. Ойлгож байна уу? Бурхныг эзнээ болгосон хүмүүсүүд энэ нүд саруул байна гэж. Тийм учраас бид эзэн миний нүд ямар байна вэ гэж асуудаг хүмүүс байгаарай гэж таныг урамшуулж байна. Бидний нүд булангартай болцсон явж байгаа юм биш үстэй гэж. Тэгвэл бид эзнийг эргээд үнэхээр Бурхныг өөрийнхөө эзэн болгосон байна уу? Эсвэл эд баялаг миний эзэн байгаад байна уу? Энэ дэлхий дээр л амьдарч байгаа амьдрал маань илүү чухал харагдаад байна уу? Эсвэл мөнхийн тэр зүйлс бид нэг анхаарлаа хандуулахгүй явж байна уу? Амен. Гэж та асуугаасай гэдгийг хүсэж байна. За, тэгээ үргэлжлүүлээд дараагийн хэсэг рүү дахиад харъя. Тэгэхээр бидний бурхан бол өгөөмөр бурхан юм аа. Амен. Та хажууд хүндээ хэлэхгүй юу? Бидний эзэн өгөөмөр бурхан юм аа гэж. Амен. Та үнэхээр мэдхүү гэж асуугаар. Амен. Дэд хууль номон дээр хэлэхдээ би дахиад дэд хууль номыг гаргаж ирээд уншъя. Дэд хууль номыг. Дэд хууль хэдийн 10:14 байна тийм ээ. 10:14 дээр ийхүү хэлсэн байна. Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий түүн дээр байгаа бүхэн чиний бурхан эзнийх юм а гэж. Амен. Амен. Бүх зүйл бурхных. Бүх зүйл бурхных. Тэгээ та өөрөө ч гэсэн бурхных болж байгаа. Эзэн дээр бурхны ард түмэн гэж дуудагдж байгаа тийм үү? Түүний ариун хүмүүс гэж дуудагдж байгаа. Есүс Христийг эзнээ болон хүлээн авсан тэр хүмүүсүүд. Түүний үнэхээр өмч гэж дуудагдж байгаа. Тэгээ энэ газар дэлхий дээр байгаа бүхэн бурхан бас өөр нэг газар хэлэхдээ алтач минийх мөнгөч минийх гэж хэлсэн. Бидний хараад байгаа энэ дэлхий дээр харагдаад байгаа нөгөө газар дээрх эд баялаг хүртэл бүгдээрээ бурхных юм аа. Өмчлөгч нь бурхан. Бид наан ийм өмчтэй, тийм байртай, тийм юутаа гэдэг орлогын нотол гэдэг шиг те. Олон зүйлсэл байдаг хэдий ч гэсэн эцсийн эцэстээ энэ газар дэлхий дээр үлдээл явна. Эцсийн эцэст нүцгэн ирээд нүцгэн боцсон хүмүүс. Харин цорын ганц өмчлөгч нь эзэн бурхан өөрөө юм аа. Амен. Тийм учраас бид надад байгаа бүхэн чинь, надад байгаа хүч чадал чинь, би өөрөө ажил хийгээд олж байгаа энэ зүйлс маань ч гэсэн одоо цалин мөнгө олоод байгаа ч гэсэн минь надаас биш бурхан өгж байгаа, тэтгэж байгаа тэр хүчээр л би амьд явсан байна. Би тэр зүйлээрээ л би ажиллаад байгаа юм байна. Тэр зүйлээрээ л би амьдраад байгаа юм байна. Хин нэгэн мөнгөтэй хүнийг харахаараа энэ тэр хүнийх гэх биш. Энэ бол эзнийх юм аа. Энэ түр зүр ашиглаж байгаа тэр хүмүүс байна гэж хардаг. Энэ хандлага энэ зарчим бидний амьдралд суух ёстой болж байгаа. Эндээс бүх зүйл эхэлж байгаа. Бүх зүйл бурхных. Амен. Бүх зүйл бурхных. Энэ нэгдэх бидний хамгийн санах ёстой чухал зарчим.
Бүх зүйл Бурханых. Энэ үеэс бидний амьдрал талархал биднээс гарч эхэлж байгаа. Бид Бурханы зүйлээс хэрглэж байгаа юм байна шүү дээ. Бурхан надад өгж байгаа юм байна шүү дээ. Өнөөдрийг өгсөн юм байна шүү дээ. Бурхан надад энэ ажлыг өгсөн юм байна шүү дээ. Бурхан надад энэ хүмүүсийг өгсөн юм байна шүү дээ. Тэр өгж байгаа юм байна. Тийм учраас би талархъя гэж. Бидний талархал тийхүү гар. Үгүй бол би ажиллаад байна, би хөдөлмөрлөөд байна, би золиослоод байна, би зориулаад байна гэж би гэсэн зүйл дээр бид нар хэрвээ төвлөрөх юм бол би өөрөө бүтээгч нь, би өөрөө эзэн болцсон явждаг. Тийм учраас биднээс татлархах сэтгэл гардаггүй, биднээс гомдол гарна гэсэн үг. За дараагийн хэсэг рүү. Бид түүний нярав гэсэн энэ хоёр дахь зарчим байна. Бид түүний юу гэсэн бэ? Нярав. Яг нөгөө эд баялгаа хариуцуулаад холын аянд явсан тэр эзэнтэй адилхан. Эргэж ирээд тооцоо боддогтой адилхан. Бидэнд өгөгдсөн байгаа зүйлс эцсийн эцэст яах вэ гэхээр эргээд бид эзэнтэй л яригдана. Чи хэр чамд өгсөн энэ цаг хугацааг, чам өгсөн энэ авиасыг, чамд өгсөн энэ эд хөрөнгийг хаанчлалын төлөө, бусдыг өрөөхийн төлөө, мөнгөнд биш, надад үйлчлэхийн төлөө амьдэрсэн бэ? Хэр үржүүлсэн бэ? Юунд хөрөнгө оруулсан бэ? Гэдгийг эзэнтэй бид нэргээд тайлагнах байх. Тийм учраас бидэнд байгаа зүйлсэнд итгэмжт нярвууд байцгаая гэж таныг урамшуулахыг хүсэж байна. Итгэмжт сайн нярам адил хамтдаа үйлчлдэг, амьдардаг. Тийм байхын төлөө эзнээс бас гуйдаг хүмүүс байгаасай. Тэгээд бүгдээр Ром номын 8:32-ыг хамтдаа. Ром номын 8:32-ыг энэ бүгдээрээ харах сүлийн ишлэл байна. Ром номын 8:32. Би үс ном гаргацсан явж байна. Төрүүлж олсон хүн байвал уншаад өгөхгүй. Өөрийн хөөг харамлаагүй, харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Амен. Яаж бүх юм түүний хамт бидэнд өгөхгүй байх вэ? Амен. Энэ бидний энэ Ром номыг хэн бичсэн бэлээ? Паул бичиж байгаа. Паул энд ямар нүдтэй хүн шиг энд ярьж байна. Тэр саруул нүдтэй хүний яриагаар ярьж байна, тийм ээ. Саруул нүдтэй хүн юу гэж ярьдаг вэ гэхээр хүүгээ биднээс харамлаагүй маа. Бурхан эзэн өөрийн хүүгээ биднээс харамлаагүй маа. Тийм бол биднээс юугаа харамлаад байгаа гэж та бодож байгаа юм бэ? Бүх зүйлээ түүнд байгаа хамгийн эрдэнэс болсон хүүгээ бидэнд өгсөн юм бол түүнтэй хамт бидэнд шаардлагатай хэрэгцээтэй зүйлсийг өгөхгүй юм гэж юу гэж ятгаж байгаа. Амен. Бидний эзэн бол өгөөмөр бурхан юм аа. Гуйлгаал, харамлаад байдаг тэр нэг юм биш. Амен. Тэр бидэнд гуйхаас өмнө бидэнд хэрэгцээтэй зүйлсийг мэдчихэдэг. Тэр нэг эзэн юм аа. Амен. Харин бидний нүд хаана байна вэ? Бидэнд өгөгдсөн зүйлсээр бид хэр итгэмжтэй хандж ийн вэ гэдэгдээ бид анхаарах болох байх нь. Амен. Тэгээд үргэлжлүүлээд хэрэгжүүлэлт гэдэг зүйлсийг та эндээс уншаад харчаараа би дахин хэлэхгүйгээр заагийн ахлагч нэг зүйлд биднийг уриалаад байгаа тийм ээ. Бүгдээрээ өргөлдөө хүндэтгэлтэй ханддаг байя гэд. Тэгээ би ч гэсэн ингээд онлайнаар өргөө сурцсан байгаа юм л та. Тэгээд бас тодорхой хэмжээнд гимшсэн. Тодорхой хэмжээнд. Тийм болохоор ямар ч байсан өнөөдөр тогтоогоо аваад ирсэн. Тогтоогоо авсан. Тэгээд бүгдээрээ ямар ч бидний амьдралыг амар болгож байгаа зүйлсүүд маш их байгаа шүү дээ. Тийм ээ.
одоо онлайн төлбөр тооцоо. Тийм байх тусмаа л бид нар ингээд нэг тийм залхуу болоод байна л да. Хэцүү. 30 жилийн өмнө амьдрал ямар байсныг та санаж байгаа юу? Ер нь хоёр талаас нь хоёр юм уушгаалаа тэ хагас хүнсэн өдөр бол маш их завгүй хөдөлмөрлөдөг байсныг та санаж байгаа. Одоо бүх юм ингээд амар болцсон. Амдаа ус хийж байгаа л тургаал тийм ээ. Одоо тэгж байгаа хүн баг байхгүй болсон байх уу? Тэг хог шүртэл. Тэг тусмаа бид нар илүү энгийн амьдрал маань илүү баялаг гой байсан юм шиг санагддаг хэрэгэд. Тэгэхээр буцаад тийм болёо гэж байгаа юм биш. Гэхдээ бид одоо тэр хүмүүсийн тэнд байгаа тэр хүмүүс бий ч юм уу эргээд одоо байгаа бидний хэрэглээ хэрэгцээг харах юм бол баг ухаалдаж унах байхаа тий. Нүднээ орой дээр гарах байх. Тэгээ бид нар анзаараагүй явж идэг. Бидний шунал хүсэл үргэлж нэмэгдээл яваад идэг. Бид нар ингэчүүл яасан илүү хүсэл амьдраад. Тэгэхээр бид энгийн амьдрах юмсан гэж илүү энгийн нүд маань илүү энгийн болоос. Одоо бид нар нөгөө нэг iPhone юу гэдэг дараагийн зүйлсүүдийг л ингээл хараа яваад байгаа шүү дээ. Хүний хүсэл шунал дуусахгүй юм да тийм ээ. За эзэн ба нэрмийн зарчмыг бүгдээрээ хамтдаа санацгаая. Тэгээ өдөр бүр бие бинийгээ хин нэгнийг урамшуулдаг нэгэн байгаасай гэж нэг нэгэндээ хэлэхгүй. Та өдөр бүр хин нэгнийг урамшуулаарай гэж хэлэхгүй. Амен. Юугаар байдیں۔ Цагаар, үгээр тусалж тэгээ янз бүрийн байдлаар эргээд энэ өгөөмөр байдалтай таныг Тэнгэр дэд баялаг хурааж байгаа гол түлхүүрний энэ зүйл байна. Амен. Тэнгэрт яаж ид баялаг хураах юм? Маш хийсвэр байгаа зү. Харин бодит хэрэгжүүлэлт нь өгөөмөрнүүд бид өндрөө гэсэн. Тэгээ бусдын амжилтанд баярладаг тэрнүүд. Бусдыг өрөөгж байгааг хараад үнэхээр талархдаг тэрнүүд бас энэ өгөөмөрнүүд баг. Тэгээ хамтдаа залбирцгаая. Халелуя. Таны хүмүүс таны өмнө ирж байна. Бүгдээрээ эзний өмнө ирцгээе. Тэнгэрт бидний ааваа та үнэхээр хязгааргүй өгөөмөр бурхан мэлээ. Би татаархаж, шунхаарч, харанхуй нүдтэй, ёрын мөн нүдтэй байсан бол биднийг уучлаач хэмээн гуйж байна. Таны сайн сайхныг харж, таны өгөөмөр сэтгэлийг бид амьдралдаа тусган харуулдаг байхыг хүсэж байна. Та бидний нүдийг эдгэж өгөөч. Нээж өгөөч эзэн. Зүрх сэтгэлийг минь та үнэхээр гэрлээрээ дүүргэж бидний бүхий л хүсэл танд үйлчилдэг байхын тулд зөвхөн танд үйлчилдэг болон биднийг дахин шинчилж өгөөч эзэн. Есүс Христийн нэрээр залбирч байна.